Энэ засгийн газар дээр нэг хэдэн үйл үлдлээ л дээ, нэг ажил хийдэг. Одоо туваан учрал гэдэг нэг хэдэн үйл хүнд асуудлыг барьдаг. Тэгээ нөхцөл байдал амаргүй байж байгаа. Энэ гадаад худалдааны байдал, үнийн тарифын нэмэгдсэн өөрчлөлтүүд, геополитикийн шилжилтүүд, худалдааны болон халуун дайны нөхцлүүд гэдэг. Эдгээртэй уялдаатай байж байна гэдгийг бас нэлээд мэдээлэл хараад сууж байхад бол ойлгогдож байна. Бид бол яг тэгээд мэдээж хоёр том хөршийн голд байж байгаа бас хөрш улсуудаа хэрхэн харилцах уу, гурдаж өсөдөө хэрхэн эдийн засгийн болон бусад хамтын ажиллагаа идэвхжүүлэх үе асуудлууд яригдж таарна. Өнөөдрийн энэ асуудал дээр яагаад гадаад харилцааны яамнаас төлөөлөл оролцсонгүй вэ? Энийг бас анхаарах хэрэгтэй болж байгаа. Энэ дээр гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгаа юм? Энэ байр суурь ойлгомжгүй байна. Хилцээрэг бол одоо дэмжиж байна. Гэхдээ энэ дээр соёлын гишүүдийн яриад байгаа ачлан анхаарах асуудлууд байна. Тэр үнийн болон бусад доктортой байдлыг гэж яриад байгаа асуудлуудын цаана юу байна вэ? Нэг хоёрт нь тэр хамтарсан компанийн хувь хэмжээ ямар байх вэ? Тодорхойлох асуудлууд шүү дээ. Тэгээд дээр нь тэр бид нар өөрсдөө түншлийн үйлдвэртэй болно гэдэг байгаа. Түншлийн үйлдвэр баригдаад ашиглалтанд ороход тэндээс нэмэлт их үүсвэр авах асуудлыг одоо энэ гэрээндээ нөхцөл болгож нэмж оруулж болохгүй байсан уу гэдэг асуудлууд гарч байна. Үүнийг энэ чиглэлийн яам тодорхойлох шаардлагатай. За ер нь бол энэ эдийн засгийн байнгын орон дээр ч гэдэм үү энэ эрдэс соёлын аж үйлдвэр яамнаас нэг санал гаргаж ирээд энэ бид нар мега төслөгийг баталчихсан. 2025 оны төсвийг баталчихсан. Харамсалтай нь гадаад нөхцөл байдал амаргүйгээс болоод хүнд байдал руу очиж мэдхээр байна. Нүүрсний үн өсөх үү? За гадаадын тарифын нэмэгдэлтэй холбоотойгоор манад орж ирж байгаа энэ импортын бараа бүтээгдэхүүний үн яаж нөлөө үзүүлэх вэ гэдэг. Энэтэй холбоотойгоор энэ эдийн засгийн байнгын орон дээр нэг хаалттай байдлаар энэ асуудал ярмаар байгаа юм. Тэгэхгүй одоо бид нар ч нэг тийм их хурлын гишүүд хэдэн талаас суучаад зарим ч одоо мэдэхгүй ч байхгүй, чадахгүй ч байхгүй одоо бүгдийг мэддэг маягтай болчиход байгаа. Тэгэхээр энэ асуудлыг нэг хаалттай байдлаар нэг ярмаар байгаа. Одоо аюулгүй байдлын зөвлөл дээр бодвол ярьсан байлгүй. Тэгээ энэ туван сайдынд байгаа учраас танаас салбарын чиглэлээр одоо ямар ажлууд хийгдэт байгаа юм? Бодиттой аль нь болох юм? Энэ үнийн тариф та нарт яаж нөлөөлж байгаа юм? Энэ ханшийн өөрчлөлт яаж нөлөөлж байгаа юм? Гадаад геополитикийн шилжилт яаж нөлөөлж байгаа юм? Одоо худалдааны болон халуун дайны нөхцөл яаж нөлөөлж байгаа? Энэ байдал нь бидэд байгаа нөгөө том мега төслүүд, бидний мөрөөдлүүд, бидний төлөвлөгөөнүүдтэй уялдах юм уялдахгүй юм? Бид нар одоо ингээд очиод ярддаг нэг сүрхий юм ярьчаар энд одоо сэдвүүлээ нэг талд нь нэг туваан ажлаа хамгаалах гад нөгөө талд нь бид нар нэг арсыг хуулах гэдэг юм шиг суугаад идэг. Тэгтэл одоо энэ нөхрийн арс чуулж дуустдаггүй нөгөө ажил зуршаа явдггүй ийм байдалтай байх гэдэг. Сая тэр Евразийн хилцээр тухайч тэр нэг ганц төмөр сайд мэдээ үгийг сонсчих хэрэгтэй байсан. Ер нь л тэгээд нэг хэдүүлээ бол бас нэг хэдэн жилийн өмнө бол нэг арай өөрөөр нэг дуурах асуудал байна. Энэ өнөөгийн нөхцөл байдал дээр бид нар ямар байдалтай дуурах юм? Энийг бас нэг тэр аюулгүй байдлын талаас нь тэр эдийн засгийн тоо баримт талаас нь тэр хууль зүйн талаас нь тэр яриад байгаа ч нэг сонсчмаар байгаа. Тэгэхгүй бол одоо бид нар ч нэг бүгдөө тийм мэддэггүй юмгүй мэрэгэн жарахаа болчиход байна шүү дээ. Бүгдөө нэг тийм таалагдах гад гарч ирээд ярьдаг. Одоо тэгээд энэ байдлыг эдийн засгийн байнгын орон дарга маань анхаарч үзмээр байна. Энэ яам ч гэсэн энэ дээр бас нэг тийм хаалттай байдлаар мэдээлэл өгмөр байна. Тэр зарим яамдуудад мэдээлэл өгд юм хэлээ шүү дээ. Танаа яам бол нэг ширхэг цаас одоо тэр бид нар тусгай байдлаар танилцуулж өгсөнгөө. Энийг анхаарч ажиллаарай гэж захих байна.